За бидний амьдралын хэм маяг жоохон буруу байгаад байна. За бид нар өглөө унтаад сэрлээ. Нэгдүгээр жоохон нойр дутуу байгаад байна. Нөгөө чанартай нойрыг сайн авч чадахгүй байна. За ингээ унтаад сэрсэн хэрнээ унтаагүй юм шиг санагдаад ядраад байгаа. За ингээд өглөө гараад явахаараас өглөөний цай ундаа уухгүй ингээд өсөглөн гараа авчдаг. За өдөржин тодорхой хэмжээний бас ажлын стресс, нийгмийн стресс ингээ өртөж идэг. За ингээд өдөөс хоошоо буюу оройхондоо яадаг вэ гэхээр үсгэлэн хотоодн дээр нэгд бол маш ихээр хоол ундыг идчихэж байна. За ингэхдээ нөгөө нэг ашигтай бие махбодод хэрэгцээтэй гэхээс илүү хамгийн их бие махбодод хор нөлөө учруулж болохоор нөгөө энгийн нүүрсээр баялаг зүйлүүдийг одоо очиж сонгоод идчихдэг. Энэ нэгдүгээр хотоод гэдгийг маш их ачаалд оруулж хямраажийг өвчлүүлэх маш гол үндэс болж байна. За мөн дээрэс нь энэ бол бас тухайн хүний хувьд л булчингийн массыг хасах, за өөхний массыг илүүхээр нэмэгдүүлэх зүйл болж байна. Тэгээд маш амархан ядарч сүлдээд байгаа. Учир нь гэвэл нөгөө цэцэндх саагарын хэмжээг маш их савлгаатай байх хүнсийг авчиж байгаа учраас эргээд маш их хүчгүй болж байгаа. Тэгээд мөн дээрээс нь дархлаас сулрах энэ зүйлүүдийг бий болгочдөг. За тэгэхээр бид нар бол сүүлийн үед дасгал хөдөлгөөн хийх ёстой гэдэг зүйлийг бол маш сайн ярьж байгаа. За иргэд маань ч дасгал хөдөлгөөн маш сайн хийж байна. Энэ бол зөв. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийх үедээ бид нар нөгөө нэг энгийн нүүрс усыг илүүхээр авчаад байна. Энэ нөгөө дасгалын үр дүнгүй болгоод байна. За тэгвэл ашигтай нүүрс усыг одоо яг юу хэлээд байгаа юм бэ гэвэл нийлмэл нүүрс усыг хэлдэг. За энд юу агуулгадаггүй гэвэл маш их чанартай нийлмэл нүүрс ус байж байна. За мөн одоо уурга байж байна. Эрдэс бодис, эдгээрийн цогцол байж идэг. За энийг яг одоо ямар одоо бүтээгдэхүүн хангах вэ гэвэл Оросын албаны улсын за мөн алтай одоо бүсэд ургаж байгаа маш их одоо алтай бүсэд бол мэдээж маш их одоо үжин шинтэй хөрс үйж идэг. Энд ургаж байгаа Слава брендийн одоо бүхэл үр тарианы төрлийн зүйлүүд байж идэг. За эдгээр нь юу илүүхээр агуулж байгааг гэвэл таны бид хэрэгцээтэй нөгөө нийлмэл нүүрсийг агуулж байна. За маш их өндөр эслэгээр баялаг чанартай одоо уурга үйж байна. За мөн дээрээс нь таны бид бол маш их одоо хэрэгцээг өгч чадхаар дахлаад тогтолцоонд илүү сайн тусалж чадхаар биеийн төрлийн амин дэмүүдийг ингээд цогцоор нь агуулцдаг. За энийг ялангуяа дасгал хөдөлгөөн хийж байгаа. За эрүүл амьдралын хэм маягтай байгаа хүмүүс бол дийлэнхтэй хэрэгжилж байгаа. За ялангуяа фитнес явж байгаа залуучууд бол дасгал хөдөлгөөн хийх юм нь тодорхой хэмжээний одоо эрч хүч энерги бол авч явах ёстой. Энэ үед бол мэдээж бүхэл үр тарианы төрлийн зүйлийг одоо гурвалжин будаач гэдэг юм машин дээр уургаар баялаг энийг хэрэгжилдэг. За өглөө босоод нөгөө нэг одоо өлөн хотод дээр өглөөний цайгаа уухтай одоо овёсыг ч юм уу тарагтай холиод уучгаад за нөгөө нэг зүсийг илүү сайн ажилуулдаг, хотоод гизний үйл ажиллагааг илүү сайн болгож өгч идэг. Энэ мэтчлэн ингээм амьдралын хэм маягтай ингээд оруулаад өгчдөг. Тэгэхээр дасгал хийх юм, дасгал хийсний дараа за эрүүл амьдралын хэм маягтай ч гэсэн Слава брендийн одоо бүхэл үр тарианы төрлийн зүйлүүдийг хүнсэндээ сонгомлоор ингэж оруулж хэрэглэх юм бол таны бид маш хэрэгцээтэй. Яагаад гэвэл нөгөө гликемик индекс гэж яриад байгаа цэцэндх саагарын хэмжээг өндөрсгөх одоо хүнсийг бол 0-оос эхлээд 100 хүртэлх оноогоор дүгнэх юм бол за энэ ерөнхийдөө бол нэг 70-аас доош, 55-аас доош буюу таны бид бол цэцэндх саагарын хэмжээг тогтвортой байлгах, эрүүл амьдралын хэм маягийг үүсгэх, за хоол босруулалтны эрүүл байх боломжийг бол хангаж өгдөг хүнс бол байж идэг. Тэгээд Слава брэнд бол одоо зүгээр нэг жирийн хүнс биш. Энэ бол эрүүл фит амьдралын хамгийн гол үндсэнд хичээл, за мөн эрүүл амьдралын гол сонголт бол байдаг юм аа. Гоё бидээ залуус Славаг хэрэгэлдэг.